арширны үйлдвэрийн салбарт биш үү? Эргэлтийн хөрөнгө 23.7 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байгаа байхгүй юу? Гэтэл биш үү? Энэ шүү дээ. 22.7 сая ширхэг аршир боловсруулдаг байсан бол 24 онд 16.4 сая ширхэг болоод буурсан байгаа. Сүүчин бас адилхан 12.1 тэрбумыг олгоцсон байхад дахиад үйлдвэрлэл нь буураад байгаа байхгүй юу? Одоо эдийн засгийн хөгжлийн сайд инх хоёр хүнс хөдөө аж ахуйн сайд байхдаа 26 оны 1 сар гэхэд эмээлтэд нөгөө арширны үйлдвэр ашиглалтанд орно гэж Байнгын орны хурал дээр хэлжсэн. Одоо тэр үйлдвэр юу болсон? Дарханд арширны үйлдвэр барьж хахад эзнийг барьж аваа шоронд хийгээд татан буулгаж ирсэн. Тэр өөрөө барина гэд хувийн хөрөнгөөр барих гэжсэн чинь. Одоо тэгээд тэр үйлдвэр яг хизээ ашиглалтанд орох чинь. Тэгэд энэ ингээд мөнгө оруулаад байхад сайдаа би гайхаад байгаа байхгүй юу? Үйлдвэрлэл нь буураад байгаа болохоор наад мөнгө чинь байгаа онохгүй байгаа юм шүү. Хөдөөж хаяа 11. За арширны үйлдвэрийн асуудал дээр эмээлт би бас очиж танилцсан төслөө. За энийг цааш нь үргэлжлүүлээд явуулах туйлын хүсэл байгаа. Арширны 23 аж ахуй нэгжүүл эмээлтэд явуулчвал бид одоо очиход бэлэн байна гэдэг зүйлээ ярьж байгаа. Үүнийг явуулахад шаардлагатай байгаа хөрөнгийн их усруудыг бид нэр 2027 оны улсын төсвийн төсөлд өгсөн байгаа. Дээрээс нь энэ арширны үйлдвэрүүдэд шаардлагатай байгаа хөрөнгийн их усруудыг нь бид нэр энэ олон улсын хөнгөлтэй зээлүүдээс хамруулъя гэсэн ийм төлөвлөгөөтэй явж байгаа. Тэгэхээр арширны үндэсний холбоо болон арширны холбоодуудтай бид заавал тэр үйлдвэрийг хүлээхгүйгээр эхнээс нь одоо авч эхлэе гэдэг ийм зүйл яа. Тэгэхээр энэ арширныхэн дээр нэг зовлон байгаад байт юм байна. Авъя гэхээр шаардлага хангах арьс ховор болчиход байна. Хоньны арьс нь гэхэд ийм байна, үхрийн арьс нь ийм байна гэдээ би одоо 3 өдөр одоо ярьж гал ирсэн ийм зүйл байгаа. За дархны үйлдвэрийг бол би ашиглалтанд орохгүй болсон гэдгийг энэ танхимд бараг анх удаа хэлсэн баха. За гүйцэж яриулъя. Тэгээ учир шалтгааны хувьд бол олон л хүчин зүйл байгаа баха. Гэхдээ хөгжлийн банкнаас бас нэг зээл хуу авсан тэр нь одоо зориултын мөн бус өдөргээд тийм юм асуудалтай юм билий. Гэхдээ би тэрийг бол зөвхөж үзээгүй. Ер нь бол бодит байгаа байдал нь явахгүй болцсон юм байна. За ер нь Монгол улсад энэ арширны үйлдвэртэй холбоотой асуудал ярил ховд дээр нэг аж үйлдвэрийн парк байна. Өвөр хангаа дээр байгаа тэр арьс ирээдүй, ноос ирээдүй гэдэг тэр хоёр дээр шаардлагатай байгаа тэр юуных нь цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдчихвэл төвийн бүс шийдэгдэх юм байна. Хангаан бүс хотод бол нийслэлийн эмээлтийг явуулчвал нэлээд асуудлууд бас шийдэгдээ явчих юм байна гэсэн ерөнхий ийм л одоо дүр зурагтай байгаа. Тэгэхээр арьсны үйлдвэрүүд дархан дээр бас одоо желатины үйлдвэр барьсан дархан минж компани нь бол одоо желатины үйлдвэр дээрээс нь одоо хөвсгөл дээр ар хангаа дээр хоньны арьсуудаа авч эхлэе гэдэг ингээд яам болон үйлдвэр малчтайгаа хамтраал одоо шийдэхин төлөө ажиллаж байгаа.